Энэ сайхан нартай өдрийн мэндийг хүргье. Лондонд хэдийгээр зуны улирал уулна дэлхийд даяар тийм ээ. Хэдийгээр ингээд зуны цагаагаар болцсон ч гэсэн энэ Лондон гэдэг хотод зун ерөөсөө эхлэхгүй уддгийн байна гэдэгтээ танилцж байна. Тэгээд одоо өнөөдөр хэдийгээр ингээд 6 дугаар сар гарцсан ч гэсэн ингэж гоё нар дандаа гарахгүй аюух бороотой бүрхэг цагаагаарт бид нар амьдраад байгаа. Тэг ашгүй өнөдөр гоё нар гарч инжен тэгтээ яг видео бичиж жоохон ядраатай наран дээш доошоо яваад иж магадгүй. Тэгтээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гэрэлтэй нартай өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн подкастн дээр бүгдээрээ дадал зуршлыг суулгах магадлалын тухай хэдүүлээ ярилцъя. Тэгэд подкаст эхлэхдээ мэдээч хэрэг уламжлал ёсороо бүгдээрээ балер өдрөг бот номноосоо ишлэлээр эхэлнэ. Өнөөдөр миний ярих байгаа ишлэл нь яг өнөөдрийн сэдвтэй холбоотой хэсэг байгаад байгаа. 204-р хуудсан дээр. 204-р хуудсан дээр би юу ярьж байна вэ гэхээр өнөөдрийн сэдвгээ дээр бичсэн байгаа. Өнөөдрийн сэдв нь болохоор дадал зуршлаа автоматжуулах тухай гэж бичсэн байгаа. Тэгээд санаж байгаа бол амьдралын хөтөж буюу энэ балер өдргийн 2 дахь бот ном маань юу нэгээсээ юугаараа ялгаатай вэ гэхлээр энэ нь миний яг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд байдаг тэр эрүүл амьдралын хэв маягийн дадал зуршлыг би яаж өнөөдөр хүнд нэг өдрөөр л яг хүргэх вэ гэдэг дээр үндэслэж бидний зүгээс энэ номыг гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл өдөрт л яг нэг л ийм 2 нүрийг уншина. Тэгээ тэр 2 нүур нь зүгээр мэдээлэл өгөхөөс гадна, мэдлэг өгөхөөс гадна бид нар дотор нь зааварчилгаа өгж байгаа. Тэгээд яг энэ ч бүтэн 100 өдөр хэрэгжүүлэх ийм хөтөч програм байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ 94-р өдөр дээр ийм ярьсан байна. Хөтөч дадал зуршлыг автоматжуулах яагаад чухал вэ? Яагаад автоматжуулдаг вэ гэдэг тухай. Тэгээд тэр нь ойлгомжтой байх. Бид нар өнөөдөр өдөр болгон өөртөө хэрэгтэй амьдралын хэв маягийн сонголтуудыг хийх гэж хичээдэг. Тэгээд хэрвээ бид нар бүтэн өдрийн турш тэр өөрийнхөө анхаарал, үйлдэлээ яг л тэр өөртөө хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадах юм бол тийм ээ. Жишээ нь зөв зүйлийг идэх, дасгал хөдөлгөөнтэй байх, стрессээ багасгах, бясалгал хийх гэх мэт одоо янз бүрийн өөртөө хэрэгтэй аргуудыг хэрвээ бид нар өдөр болгон хийж чадах юм бол тэрний хоримтлал нь өнөөдөр өөрөө буцаад миний нөгөө өөр дээрээ хийж байгаа залуужих, эрүүл болох, тэгээ би болохоор бүр хэтрүүлээд насаа ухраах гэдэг зүйлийг хүртэл хийх боломж танд гарна гэж. Хэрвээ тэр үйлдэлүүдийг заримдаа хийгээд, заримдаа мартаад, заримдаа алгасаад ингэж явах юм бол тэр үйлдэлийн маань бодит иж шидэн, хоримтлал нь үр дүн нь гардггүй гэдгийг хэдүүлээ мэдчихэж байгаа. Тийм болохоор хамгийн зөв арга нь өдөр болгон шийдвэр гаргаж тэрийг хийхээ хооронд өөрийн мэдэхгүйгээр автоматар хийдэг болох нь бидний гол зорилго юм. Тэгээд болчих юм бол тэр нь өнөөдөр бид нар өнөөдөр тэрийг дадал зуршил гэж нэрлэнэ. Өөрийн мэдхгүйгээр хийдэг зүйл. Тийм болохоор энэ 94-р хуудас болон энэ дараачийн хуудасуудад би яаж тэрийг автоматжуулах тухай эмчээ ярьсан байгаа шүү. Тэгээд тэрнийхээ эхний өдөр нь ном дээр хэлсэн зүйл нь аудит хийх тухай ярьсан байгаа. Аудит хийх гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр ерөөсөө бид нар шалгаж үзэх, тэгээ байгаа зүйлийг хянах, тэгээ тэрнийхээ бүх деталийг ойлгох гэсэн зорилготой ажлыг хийнэ. Тэгээ энэ өнөөдрийн аудит хийхдээ нэг тайлбарласан зүйл нь өнөөдрийн сэдвтэй шууд холбоотой зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхлээр хүн байгалийн 3 дүрмийг өөрийн ухамсаргүйгээр тийм ээ яг юу итвэхтэй ухамсаргүйгээр дагаж хэрэгжүүлдгийг мартаж болохгүй. Альва 3 дүрмийг. Нэгт дүрм бид дандаа альва зүйлийг хийхдээ хүний бие ирч хүчээ хэмнэж хамгийн бага энерги зарцуулах сонголтыг хийдгийг ерөөсөн марцвар бид нар угаасаа байглаасаа залхуу амьтан гэдгээ хэдүүлээ санах хэрэгтэй. Хичнээн хичээсэн ч хамаагүй хүн байглаасаа автоматар залхуугаар юм хийх гэж хичээдэг гэдгийг мартаж болохгүй. Номер 2-т нь бидний тарих бас дээрэс нь би гэдгийг би одоо нэмсэн байна. Ном дээр би гэдэг бичиг байна. Таашаалтай өөртөө таалагдсан зүйлээ давтан хийх дуртай байдаг дүрмийг бид нар одоо уулна бүгдээрээ мэдэх ёстой. Энэ дүрмийг хүмүүс айгүйх мартаад байдаг. Маш их мартдаг. Энэ дүрмийг алгасан, энэ дүрмийг тоодгүй өнөөдөр хэдлээ нилийн ярина. 3 дахь нь
Тарих маш их түлш энерги шатаадаг. Ялангуяа хүнд хэцүү шийдвэр гарах үед маш их энерги шаарддаг учраас амархан бууж өгч зогтох гэдэг. Өөрөөр хэлбэл тарих угаасаа хүний тарих гэдэг чинь хүний бүтэн биенийхээ бүтцтэй харьцуулбал жижигхэн хэсэг боловч өөрийнхөө хэмжээнээс хэтэрсэн эрч хүчийг ашигладаг эрхтэн шүү гэдгийг хэдүүлээ мартаж болохгүй. Тийм болохоор жоохон хэцүү даалгавар, жоохон бодол шаардсан. Бодит тийм нэг шийдвэр гаргахын тулд нэлийн гүнзгий бодох хэрэгтэй, тунгаах хэрэгтэй, харьцуулах хэрэгтэй. Тиймэрхүү горим руу оронгууд л тарих шантардаг, залхуурдаг, тэрийг хийхгүй байхыг яад бол маш их хөдөлмөр шаарддаг болохоор гэдгийг хэдүүлээ мартаж болохгүй. Тэгээд энэ даалгавар дээр би хэлсэн зүйл нь байгаа. Өөрийнхөө өдөр болгон хийдэг бүх дадал зуршлаа шүүхгүйгээр, муу зүгээ шүүхгүйгээр ингээ бичээдэх. За өглөөс ирээд тэгээд хамгийн зөв санах арга нь тэр шүү. Өчигдөр өдрөөл төсөөлчих. Өглөөнөөс орой болтол та юу хийсэн гэдгээл бодчих. Тэгээд эхлээд тэд нарыг биччихээд тэнцэнсээ дараа нь хэрэгт эерэг биш. Миний хүрх гээд байгаа зорилго, миний бий болох гээд байгаа хувилбартай нийцээгүй мэтэр жагсаана. Тэгээд тэрнийхээ дараа бид нар мэдээч хэрэгээ авах үгээр сөрөг дадлуудаа өөрчилж орлох гэж оролдоно. Тэгээ шинэ хэрэгтэй эерэг дадлуудыг өөрийнхөө амьдралд баг нэмэх гэж оролдоно. Ийм ажил хийх баг шүү. За энэ тэгээд Балер өдрөг номны бот 2-ын 204 дугаар хуудас дээр гарсан байна. За тэгээ яг энэ сэдвтэй холбоотой хэлээ ярилцъя да. Өнөөдөр нэрээ би яг ингээд энэ болгоныгаа ярихдаа өглөө тэгээд таад нөө Instagram дагдаг бол би Instagram дээр нэг дандаа юм нэг ногоон өнгөтэй ч юм уу, шар өнгөтэй ч юм уу. Тэгээ hopefully заримдаа маш ховроор улаан өнгөтэй иймэрхүү юмнуудыг тавьдаг байгаа. Тэгээ шалтгаан нь болохоор энэ нь юу харуулж байгаа вэ гэхээр миний нойрны чанарыг харуулж байгаа шүү. Тэгээ энэ дотор нойрны чанар дотор хэд юм харуулж байгаа. Нийт нь өнгөөр, хуваар буюу хэрсэн амарсныг харуулж байгаа. Бас дээрээс нь нэмэх нь янз бүрийн biometrics буюу биеийн хэмжүүрүүдийн тухай гарсан байгаа. Тэгээ би яг биеийн хэмжүүрүүд biohacking-ийн тухай өмнө нас подкаст хийсэн байгаа. Тэрийг орж ухрааж үз. Өчигдөр би 8 цаг 42 минут унтсан байна. Миний HRV 99 болсон байна. Маш сайн гэсэн үг. За тэгээд энэнийхээ дагуу миний сүүлийн 1 сар буюу 30 хоногийн HRV 84 байна. 7 хоногийн HRV 88 байна. 6 сарынх нь 71 байна. 6 сарынхаа дунджийг би 80 болохын төлөө ажиллаж байгаа. Тэгээ би HRV-ийн тухай ярьж байсан. HRV нь ерөнхийдөө хүний төв мэдрэлийн системийн эрүүл мэндийг хэмждэг нэг юм чухал хэмжүүр байгаад байгаамаа. Тэгээ идлээ бас энэ тухай ярьсан. За тэгээ өнөөдрийн подкастер би подкастынхаа сэдвүүдийг ингээд нэлээд өөртөө яг одоо хэрэгжиж байгаа, өөрийнхөө бодож байгаа, өөрийнхөө анхаарж байгаа. Тэгээ бас дээрэс нь эргэн тойрныхоо хүмүүстээр анзаарагдаж байгаа зүйлүүдийг сонгож подкастыгаа сэдв болгодог ба. Өнөөдрийн сэдв нь энэ сэдв байна. Өнөөдрийн сэдв нь юу вэ гэхээр хүн өөрчлөлтийг яаж хүлээж авч шингээж хийдэг вэ? Тэгээ өөрчлөлт дотор чинь хийгсэн дадал зуршил, эрүүл амьдралын хэм маягийн зүйлүүд орж. Ямар өөрчлөлтийг хүлээж авдаг вэ? Ямар өөрчлөлтийг хүлээж авдаггүй вэ? Тэрний ард яг саяны миний номны бас хэлсэн шиг тэм нэг чухал дадал байгааг мартаж болохгүй. Тэгээ энэ хараа 11 би энэ арга хэлсэн байгаа. Яг энэ үед нь за подкаст бичиж байгаа болохоор эрт дуусгаж байна. Гэтэ би даад энэ арга айлцээ яваалцсан санагч байна. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ цагин дээр ийм ижил тоо гарах юм бол тэгээ тэрийг анзаарч чадах юм бол яг тэр 1 минутын хугацаанд юу ч хийхгүй амьсгал дээр анхаарч өөрийнхөө төв мэдрэлийн системд нэг жоохон чихэн тайвширлын бясалгалын хөрөнгө оруулалтыг хийдэг ийм арга байгаад байгаа шүү. За тэгээ өөрчлөлийн тухай ярьж байгаа. Буцаа сэдвэргөө. Энэ миний энэ өдрийн энэ чадах хэмжээгээр хэрвээ би цаг болгон энэ ижил 12 13 14 гэх мэтэр ингээ анзаараад тэгж чадах юм бол энэ өөрөө би өөртөө сануулж буй бясалгалаа хийх, өөрийгөө тайвшруулах, амьсгалдаа анхаарах юм сигнал сэрүүлэг мэтэр ашигладаг горим байгаад байгаа шүү. Тэгээ өдрийн турш энийг их хийх тусам таны төв мэдрэлийн систем та өөрөө илүү амар, гоё тайван байж чаддгийг мартаж болохгүй.
За тэгээ хэдлээ өнөөдрийн сэдвэргээ. Бид нар бүгдээр л өнөөдөр юу хийхийг хүсэж байгаа вэ гэхлээр өөрийнхөө илүү сайн хувилбарыг болохыг хүсэж байгаа. Илүү сайн хувилбар гэдэг дотор юу яриад байна вэ гэхээр тийм ээ мэдээч хэрэг гоё орчин бүрдүүлэхийг хүсэж байгаа. Тэр нэг баян амьдралыг, тэр амьдралын хэм маягийг, газар, орчин, нөхцөл өмч гэх мэт зүйлээ. Гэтэ тэрнээсээ гадна бид нар өөрсдөө яг тэр нэг хүсэж байгаа өөрийнхөө төсөөлж буй тэр хувилбар болохыг хүсэж байгаа. Өөрийнхөө илүү сайн хувилбарыг болохыг хүсэж байгаа. Тэрэн дотор нь ихэвчлэн юу ордог юм? Хүн болгон хэн байхаас үл хамааран бидний санал нийлдэг хэдэн зүйлүүд байгаа. Бид нар амар мэнд байхыг хүсэж байгаа. Бид нар аз жаргалтай байхыг хүсэж байгаа. Ихэнх хүмүүс ихэвчлэн бүтээмжтэй байхыг хүсэж байгаа. Утга учир бүхий харилцаа, хайрыг мэдэрч амьдрмаар байгаа. Ямар нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн хэсэг бүлгийн нэг нь болж тийм ээ тэдний belonging буюу тэднэрт хамааралтай байхыг, гэр бүлтэй байхыг, найз нөхдөдтэй байхыг, хамт олонтой байхыг бид нар бүгдээрээ хүсэж байгаа. Тэгээд бид нар эцэст нь болохоор бид нар өөрийнхөө цаг анхаарлыг өөрийнхөө хүссэн зүйлд хүссэн цагтаа зарцуулдаг тийм эрх чөлөөтэй, эрх мэдэлтэй тийм хүн болохыг хүсэж байгаа. Энэ бол хэн байхаас үл хамааран, хаана байхаас өмнө хамааран хүн болгоны хүсдэг зүйл болов гэдэгт би айгүйх өндөр итгэлтэй байна. За тэгвэл өнөөдөр хідэн хүн нь яг тэр хүсэж байгаа хувилбартаа хүрсэн бэ гэдэг асуултыг асуул. Айгүй цөөхөн хүн гарч ирэх баг. Ихэнх нь яаж байгаа вэ гэхээр тэр лүгээ ажиллаж байгаа хүн, тэр лүгээ зүтгэж байгаа хүн, тэр лүгээ очихыг хүсэж байгаа. Тэрнийхээ төлөө бид нар өнөөдөр өдөр болгон өөрийгөө янз янзын аргаар дуршиж байгаа, шинэ мэдлэгийг цуглуулж байгаа, мэдээллийг авч байгаа, юм дуршиж үзэж байгаа юм хүмүүс байгаа. Тэгээ яг энэ хүмүүсийн хувьд яадаг вэ гэхлээр бид нар уул нь бол бид нарт өнөөдөр амьдралд ингээ хэрэгтэй нэг юм дадал зуршил амьдралын хэм маяг гэх юм бол тийм их дуусахгүй ажил уул нь бол байхгүй нэг цөөхөн идэм байгаа. Яг тэр шинжлэх ухааны ачаар бид нар юу хийх хэрэгтэйгээ мэдж байна. Айгүй олон арга барил шинжлэх ухаан философоос тархитлагоо ямар байхлах тухай мэдчихэж байна. Бид нар өнөөдөр эерэг зүйл юу юм, сөрөг зүйл юу юм гэдэг тухай өдөр болгон илүү сайн мэдээлэлтэй болж. Өөрөөр хэлбэл бидний юу хийх ёстой, ямар өөрчлөлтийг өөртөө авчрах ёстойг нь үл мэдэгдэх биш, нилээн мэдэгддэг болсон. Ихэнх хүмүүс юу яах ёстойгоо мэдэж байгаа. Бид нэр эрүүл хөдөлгөөнтэй байх ёстойгоо мэдэж байгаа. Бид нар амар мэнд байхаа мэдэж байгаа. Бид нар өнөөдөр хортой, биднэрт хэрэггүй сөрөг зүйлээс хол байхаа мэдэж байгаа. Бид нар өнөөдөр өөрийнхөө мөн чанарыг таниа тэргээрээ хөтлөгдөж ажлынхаа утга учирыг ямар ажил хийх ёстой, ямар хөдөлмөр зарцуулах ёстой гэдгээ мэддэг тийм цаг үед ирсэн байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар юу хийх ёстойгоо мэдээд байдаг. Харин хаана хүмүүс гацаад байна вэ гэхээр тэр хийх ёстой зүйлээ хийхгүй байгаа дээрээ давтамжтайгаар өдөр болгон хийхгүй байгаа дээрээ бид нар алдаад байгаа. Түрүү хэлсэн шүү дээ. Зөв зүйлийг, зөв сонголтыг 1-2 хийх тийм чухал биш. Тухайн үедээ ялтыг авна, тухайн үедээ эерэг өөрчлөлтийг авчирж байгаа ч гэсэн яг бодтоор өөрийгөө тийм хүн болгоё гэвэл бид нар өнөөдөр тэдгээр сонголтуудыг байнгын хийдэг хүн болох хэрэгтэй, тийм ээ. Жишээ нь миний өнөөдөр дундаж нойр 8 цаг. Тэгээ би дундаж нойр гэдгээ би яг юм зүгээр юм нэг бодлороо хэлж байгаа зүйл биш. Би яг өнөөдөр хэмжүүрэн дээр суурилж хэлж байна. Тэгээ би өнөөдөр та хэдэд өөрийнхөө дундаж нойрын хугацааг хэлэх юм бол энэ нь сүүлийн 6 сарын байдлаар 7 цаг 49 минут байна. Миний 6 сарын дундаж нойр 7 цаг 49 минут байна. Миний биеинд хэрэгтэй байгаа дундаж 6 сарын байдлаар 7 цаг 33 минут унтах юм бол миний бие бүрэн амарч идэгж өөрийгөө цэвэрлэж чадах юм байна гэж. Миний зорилго болохоор тэрийг 6 сарын дунд чинь 8 цаг болохын төлөө ажиллаж байгаа. Тэгээ ингэж байж өнөөдөр би эрүүл байж чадж байгаа, тархитлогоо маань саруул ухаантай ажиллаж чадж байгаа, олон зүйлийг хийж чадж байгаа, бүтээмж маань гайг болж чадж байгаа, харилцаа дээр гоё болж чадж байгаа. Тэгэхээр энэ болгоныг л өнөөдөр бид нар дадал зуршил болгоо тэр сонголтуудыг давтамжтайгаар хийдэг хүн болох нь бидний зорилго. Тэнгууд яг энэ дээр тийм ээ хоол хүнсээ ийм мэдэх ёстой. Дасгал хөдөлгөөнөө ийм давтамжтайгаар хийх ёстой. Бясалгалаа ингэж хийх ёстой. Өөрийнхөө биеийн доторх шингэнээ ингэж байлгах ёстой. Бодлоо ингэж байлгах ёстой. Айц буюу дотор чинь гарч ирж байгаа янз янзын сөрөг мэдлэг мэдрэмжүүдийг ингэж авч мэдэрч боловсруулж танд сурах ёстой. Гэх мэтэр
хийх зүйлүүд биднэрт байгаа. Асуудал хаана байна вэ гэхлээр олон хүмүүс би энийг нэг л тууштай хийж чадахгүй нэ гэдэг дээр л ерөөсө хамгийн их комент асуулт эргэн тойронд над руу чиглэсэн байдлаар хүмүүс бичдэг, эсвэл би анзаарч байна. Би ч гэсэн адилхан. Би 100% өөрийнхөө бүх дадал зуршлыг, бүх химиг хийх хэрэгтэй зүйлүүдэд дадал зуршил болгож чадаагүй байгаа. Минийх босод хүмүүстэй харьцуулбал нэлээд өндөр хувьтай байгаа, гэхдээ болоогүй байгаа. Тэгээ энэ асуудлын тухайар яагаад хүмүүс өнөөдөр хийх ёстой зүйлээ давтамжтайгаар хийж автомат дадал зуршил болгож чадахгүй байна вэ гэдэг дээр хэдүүлээ өнөөдөр ярилцъя гэж байна. За тэгээд номер 1 шалтгаан хүмүүс яагаад дадал зуршил суулгах дээр хамгийн их алддсан бэ гингууд өнөөдөр би яг ингээд одоо анзаарсан зүйлээсээ ухраагаад хилэнгууд миний одоо итгэж байгаа нэг зүйл нь номер 1 шалтгаан нь төвчээргүй. За энэвэрээ юу яриад байна? Ихэнх дадал зуршлын хэмжээнд орохын тулд ойролцоогоор нэг 60-аас 70 хоног давтаж байж бидний автомат тархинд өдөр болгон бодохгүйгээр юу вэ энэ тэргээ сануулахгүйгээр төдүүдээр тавихгүйгээр өөрөө хийдэг зүйл болохыг дадал зуршил болох гэж байгаа. Би өнөөдөр өглөө бослоо, өглөөний рутины юмнуудаа мартахгүйгээр хийж чаддаг болсон. Би саяхнаас одоо шин одоо хөлний массажны нэг юм аппарат ашиглаж хийж байгаа. Тэгээ трийг болохоор арай болгож эхлэв гэнэ. Би аваад нэг сорилцоор сарлуулж хууч машина өөрчилсөн, шинчилсэн байгаа. Гэхдээ трийг би өнөөдөр 7 хоногт ядаж 2-3 удаа хийдэг болохын тулд би сануулах хэрэгтэй байдаг. Тэгээд би тэрийг сануулад хийдэг автаад ангууд аяанда өөрөө сануулах хэрэггүй автомат хийдэг. За тэгэнгүүт хүмүүс яга алддаг вэ? Номер 1-т нь төвчээргүй байна. Төвчээргүй гэж үгс вэ? Тэр 60-аас 70 хоногийн давтамжийг хийж чадахгүй байгаад. Хүмүүс ихэвчлэн юу хүсэж байна вэ? 3 хоног хийгээд нэвтрүүлдэг болмоор. Бид нар ихэвчлэн цаг хугацаа гэдэг зүйлийг ойлгож чаддгүй. Бид нар цаг хугацаатай айгүйх тэмцдэг, айгүйх өрсөлддөг. Тэгээ тэрийг дандаа дийлэх гэж оролддог. Тэр цаг гэдэг зүйл. Гэтэ бодит байдал нь юу юм гэхээр цаг бол бидний үнэхээр удирдах чадахгүй нэг зүйл байна. Бидний хамгийн бага ойлгодог зүйл байна. Бидний ойлгодог зүйл нь юу юм гэхээр энэ ингээ амьдардаг, энээс холдож болохгүй, энийг өөрчилж болохгүй, энийг хурцгаж болохгүй, энийг удаашруулж болохгүй, энийг давчилж болдгүй нэг зүйл бол цаг хугацаа. Тэгээд энийг л тэр ялж дийлэх тэгээ яаралтай үр дүнг өнөөдөр гаргахыг хүсэж байгаа, маргааш ихэд 10 хил асцсан хүн байхыг хүсэж байгаа гихмэд энэ нэг хүний нэг төвчээргүй байдлаас болоод ихэнх хүмүүс яадгүй гэхээр тэр дадал зуршлыг суулгаа хөдөлмөрийг хийх ажлыг тууштайгаар хийж чаддгүй. Яадгүй л бид нар үр дүнг өнөөдөр хүсдэг, маргааш хүсдэг, яг одоо хүсдэг гэдэг энэ төвчээргүй хүний мөн чанар байдаг. Өөрөөр тэгэж тогтохгүй. Яг энэ дээр бас айгу гоё ухаантай хүмүүс юу гэж ярьж чадсан байдаг вэ гэхээр өөрийгөө ялан дийлж сурахын нэг арга бол яг тэр төвчээрийг өөртөө суулгаж сурах. Төвчээртэй байц сурах. Альва зүйлд тайван тууштай хандаж сурах чинь энэ л яригдчих. Би өнөөдөр тэгээ энийг хийх арга нь энэ байна. Энийг дийлэх арга нь энэ байна. Альва шин зүйлийг суулгаж эхлэхдээ би дор хаяж 1 сар, дор хаяж 30, би дор хаяж 50 шүү гэдэг тэр командыг өөртөө хэлж сурах хэрэгтэй. Яг тэр үедээ үнчээр өнийг өөрөө хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол таны далд тарих чинь юу гэж хэлж байгаа вэ гэхээр за би энийг 3 хоногийн дараа болгочих шүү. За энийг өнөөдөр аль болохоор яаралтай, аль болохоор түргэн нэвтрүүлэх ёстой шүү гэдэг энэ даалгаврыг өөртөө хэлчихдэг. Яг энэ нэг зөрүү байгаад байна шүү дээ. Бодит байдал нь болохоор 60 хоног хэрэгтэй байдаг. Тарих чинь болохоор 2 хоног тийчмээр байдаг. Энэ хоёр зөрүүнээс болоод үг үйлдэлийн ялгаа хүмүүс дотор гарч эхэлж байгаа. Тэгэхээр өөртөө зөв хүлээлтийг тархинда хэлж сур. Энэ дэр надад айгуу гоё нэг бас нэг таалагддаг нэг айгуу гоё ишлэл би нэг өмнө хэлжсэн. Мухаммед Алигийн дасгал хийдэг арга энэ ч орж иж байгаа. Мухаммед Али яадаг вэ гэхээр сүнэлт хийгээд сүнэлтээ хизэнээс тоолж эхэлдэг юм гэхээр ядарч эхэлсэн хойноол тоогоо тоолж эхэлдэг. Өөрөөр хэлбэл эхний тэр нэг ядрахгүйгээр сүнэдэг хэсгийг ерөөсө тоолохгүй. Тэрийг бол зүгээр л ингээ халаалт юм шиг хийж байгаа. Тэгж яагаад би энэ жоохон булчнууд нь жоохон ядраа, жоохон хэцүү болох үед нь за одоо би 30 сүнэ гэж хэлдэг хүн байдаг. Өөрөөр хэлбэл тэр хүн магадгүй 70, 60, 80 сүнэдэг хүн. Гэхдээ тоолт нь хизэнээс эхэлдэг юм гэхээр ядарсан хойноол гэж. Хэцүү байх үед л бид нар өнөөдөр тэр хүндрлийн ард гарах үеэс л бид нар юм сурах, юм шин програмчлалыг суулгах ажил. Төвчээр би өдөр болгон энэтэйгээ тулалддаг, тэмцэлдэг, энийг ойлгох гэж хичээдэг, энэтэйгээ
хослон амьдрах гэж энэ төвчээргүй байдалтайгаа хослон амьдрах гэж хичээдэг. Тэгэхээр энэ дээр миний анзаарж байгаа коучинг хийж байгаа хүмүүс, надтай тулж ажиллаж байгаа хүмүүс, манай сургалтанд сууж байгаа хүмүүс, миний номыг уншаад энийг хэрэгжүүлж байгаа хүмүүс дотор гардаг хамгийн хэцүү байдал нь төвчээр байдаг. Тэлээд энийг дийлдэггүй гэж хэлж байгаа юм шүү. Маш олон хүмүүс энэ төвчээртэй болц сурдаг. Төвчээртэй болц сурдгийм байлаа. Хүн тэгж болдгийм байлаа. Би баг багасаа угаасаа би хурд өндөртэй хүн, ямиг хурдан хийгээ олон зүйлийг амжуулах хүсэлтэй хүн. Төрөлхийн тийм үү. Миний школ, Америк школ, тэрэн дотор гарааны бизнесийн школ дотор бидний юу сурдгийг гэхээр хурдан хөдөлж олон зүйлийг эвдэлж, олон зүйлийг дуршиж үзчихээж үнэн рүү ойртдог гэдэг философид итгэдэг хүмүүс. Өөрөөр хэлбэл бид нар яарах ёстой гэсэн ийм философи. Тэгэхээр миний хувьд энэ төвчээртэй байх гэдэг бол бас яг аюух хичээдэг зүйл байна. За нэгдэх хүмүүсийн алддаг шалтгаан энэ байна. Миний хоёр дахь дүгнэх шалтгаан нь бид нар заримдаа бидний мах бод, бидний бие тарих яаж ажилтгахыг мартаад байдаг, санагддаг. Жишээ нь би энэ хар кофе ууж байна. Энд сүү байхгүй, энд сахар байхгүй. Одоо би энийг уухад надад энэ гашуун, амт муутай, эвгүй санагддаггүй. Одоо надад энийг балгахад амт нь тэр гашуун амт нь байхгүй болчихсон юм шиг байгаа. Гэхдээ тэр гашуун амт нь надад таалагдахгүй ш, надад таалагддаг болсон. Надад энийг ингээд амдаа байлгаа тэгээд залхихад тийм таалагдахгүй, сөөрөг, эвгүй, тухгүй тийм мэдрэмж байхгүй. Надад ер нь ихэнх мэдрэмж нь таалагдаж байгаа. Кофе маань жоохон хөрцөн байна. Тэр нь харин надад таалагдахгүй. Тэгэхээр би халааж уувал надад илүү таалагдана. Буюу юу ярих гэдэг вэ гэхээр бид нар ямар зүйлийг давтан хийдэг вэ гэхлээр бид нар өөртөө таалагдж байгаа. Тухтай, таашаалтай, эерэг, зугаатай, сонирхолтой ийм л зүйлийгэ хүний бие махбод тархитлогоо ухамсарч нь давтаж хийдэг гэдгийг бүгдээрээ мартаж болохгүй. Таалагдсан зүйлээ, эерэг зүйлээ. Яг энэн дээр хүмүүс яагаад байдаг вэ гэхлээр өөрийгөө хүчлэх, өөрийгөө шахах, өөрийгөө таалагдахгүй зүйлээрээ шахаж төвчээрдэнд эндүүх найдаж тэр өөрчлөлтийг нэвтрүүлэх гээд оролдоод байдаг. Ингэж хэлснээрээ би тэгж юм сурж болохгүй гэж хэлж байгаа юм биш. Болно. Тэгж сурдаг хүмүүс байгаа. Маш олон дээр үеийн одоо энэ боловсролын систем ч угаасаа яг тийм байсан. Хүнийг ингээд хөдөлмөрлүүлж, шахаж, яс маханд нь шингээх энэ төр гэдэг үгийг ашигладаг байсан. Сурдаггүй сурна, шингээхгүй шингээн, нэвтрүүлэхгүй нэвтрүүлнэ. Гэхдээ энэ нь бидний өөрийн дотор байгаа байгалийн гормын эсрэгээр нь ажиллаж гин гэсэн. Өөрөөр хэлбэл юм гурвалжин хэлбэртэй юм байгаад ах чинь бид нарт тэрлүү дөрвөлжин зүйлийг ингээд хөчилж шахаж байгаад гурвалжин руу нэвтрүүлж гин гэсэн. Тэрнийхээ оронд хамгийн зөв өнөөгийн шинжлэх ухаан өнөөдрийн хүн төрөлхтний бидний сурсан аргаар ярих юм бол уул нь яаж хийх ёстой юм бэ гэхээр ямиг яаж бид нар өөртөө таалагдсан, таашаалтай, зугаатай, амттай, сонирхолтой тийм болгочих юм бол тэрийг сурах, нэвтрүүлэх, дадал болгох арга нь илүү амархан шингэж ордог гэдгийг л хэдүүлээ санах хэрэгтэй байдаг. Дахиад нэг жишээ ярив. Нөгөө л миний ярьдаг маш их жишээ. Англи хэл сурыг. Англи хэл сурах процессыг өнөөдөр өөртөө хэцүү, ядаргаатай, даалгавар хийсэн, уйтгартай, бүр харваас өөрийн чинь ядраасан ийм гормоор хідэн хүн хийж байгаа вэ? Ихэнх хүмүүс нь хийж байгаа. Тэгж байгаа хүмүүс дараачийн удаа тэр англи хэлний номыг ингээд дахиж нээхэд зүрхэн дотоох хүн нь ямар гоё юм бэ, би очиж нэмэр байна гэдэг хүсэл гардгүй. Үгүй, эсэргээрээ ёо би энийг дахиж яаж 50 үг цээжлэх вэ гэж ингэж хэцүү зүйл рүү өөрийгөө шахаж нөгөө яриадсан нөгөө тархитлагооны тэр их энергийг зарцуулж байж тэр их өөртөө таалагдахгүй зүйлийг өөрийгөө үстэж аваачиж хийлэгдэх ийм горим хэрэгжиж байна. Тэгээ ийм хүмүүс яадгийн ихлээр
Эрч хүчтэй, энергитэй байх үедээ магадгүй өөрийгөө хэд хэд удаа амжилттайгаар үстэж тэр үйлдэлээ хийлгэж магадгүй. Гэтэ хамгийн ихэнд ядарсан үедээ яг тэр л таалагдахгүй зүйлээ л хийхээ болно. Хамгийн түрүүн өвдсөн үедээ яг тэр таалагдахгүй зүйлээ л хийхгүй болно. Хамгийн түрүүн ууралсан, уцааралсан сэтгэл хөдлөлийн сөрөг зүйлийг мэдэрч байхдаа яг л тэр таалагдахгүй зүйлүүдээ л хийхээ болно. Гэх мэтээр бид нар хамгийн түрүүн өөрийнхөө эрч хүч тэнхээгүй байх үедээ бид нар тэр хэцүү зүйлүүдээс холддог, уйтгаргүй зүйлээс холддог. Ийм ч болохоор нэрээ бид нар Play Academy гэдэг сургууль нээж байгаа. Манай сургуулийн нэр нь Play, тоглох гэж байгаа. Academy сургууль. Яагаад бид нар Play гэдэг нэрийг сургуульдаа өгч байна вэ гэхлээр хүн гэдэг амьтан юм сурахдаа зугаатай, сонирхолтой зүйл хийвэл бид нар тэрлүү татагддаг. Тэгвэл бидний бие, тарих, түн мэдрэлийн систем, мах бот чинь өөрөө хийхийг хүсдэг, тэмүүлдэг. Тэгээс тогтохгүй тэр мэдээллийг авахтаа илүү сайн ажиллаж чад. Тарих толгойн ажиллагаа чинь хэд дахин илүү сайн ажилдаг. Юм сонирхолтой, юм зугаатай байх үед. Тэгээд ч тогтохгүй. Тоглоом гэдэг дотор энэ болгон агуулгадж байдаг болохоор орчин үеийн заах арга багш нарын өнөөдөр бэлтгэгдэж байгаагаар нь play based learning буюу тоглоомоор дамжуулж яаж өнөөдөр хүнийг өөрчлөх үү гэдэг нь өнөөдөр шинжилгээ ухаанаар батлагдсан гоё арга болчихсон болохоор бид нар гэж. Гэтэ миний яриад байгаа яг адилхан гэдгийг л ойлгож байгаа. Би яаж өнөөдөр хүүхдүүдэд гашуу юм уулгачаа дахин уулгаад шахаад ахахаас илүү хүүхдүүд хүмүүс тэрнээсээ илүү яаж би тэднэрт таалагдсан байдлаар юм хийх вэ? Зугаатай, сонирхолтой байдлаар юм хийлгэх юм бол тэр хүмүүс тэр шин зүйлийг хийх магадлал нь өснө, сурах магадлал нь өснө, нэвтрүүлэх, өөрчлөгдөх магадлал нь өснө гэдэг гормыг л бид нар дааж байгаа. Энэ ингээд айгу ойлгомжтой юм шиг боловч энэ дүрмийг хүмүүс дандаа алдаад байгааг бити мартай. Ажлаа бодоорой, амьдралаа бодоорой, эрүүл мэндийнхаа дадал зуршил хийх гээд байгаа өөрчлөлтүүдэд бодоорой. Англи хэл сурах, үг цээжлэх, ажлын нэг шин чадварыг мэдэж авах. ОКО-гийн өглөөд идэг эрүүл амьдралын хэм маягийн дадал зуршлыг нэвтрүүлэх гэх мэт энэ болгоны ард асуулт нь энэ байна. Та өөртөө энэ зүйлүүдийг хийхэд хэр онцгүй, сонирхолгүй, хүчилсэн, эвгүй, сөрөг болгоод байгаа вэ? Би энд өвдсөн, эвгүй. Би спортоор хичээлээд спортын мастер хүн. Тэгээд ингэж байх үед бид нар спорт гэдэг зүйл бид нар өөрийгөө дандаа илүү зүйл рүү шахдаг. Тэр шахах процессын дотор хэцүү, өвдсөн, хүндрэл гэдэг зүйлтэй бид нар заавал туулж гардаг. Гэхдээ тэгсэн ч гэсэн би тэр хэцүү хүндрэлтэй үеэр явхдаа би тэрийг өөртөө сонирхолтой, зугаатай болох дээр нь анхаардаг. Тэгж байж л би өнөөдөр хэдэн жил дараалалж өөрийгөө спортоор шахаж хэцүү хүнд зүйлээр нь даван туулж чаддаг. Тэр хуримтлалын эцэстэл миний бие физиологи өнөөдөр өндөр түвшинд өрсөлдөх чадвартай булчингийн хөгжүүлэлтийг, уушигны давталтыг өөртөө бий болгоно. Хэлж байгаа зүйлийг ойлгож байгаа гэж найж байна. Тэгвэл та даалгаврын нь те өөрийнхөө одоо ингэ нэвтрүүлэх гээд байгаа өөрчлөлтүүдэд харж агаад хэдийг нь та эргээр хийж өөртөө шахаж байна, хэдийг нь та сөргөөр хүчилж оруулж байна гэдгийг хийж үзээч гэж ямар. Тэгэд би нэг зүйлийг хэлж байна. Бүх дадал зуршлыг эхэндээ бүгдээрээ хэцүү санагдана гэдгийг бити мартаарай. Шин зүйл бол өөрчлөлт байглаасаа хэцүү гэдгийг мартаж болохгүй. Нэгдэх үнэн энэ байна шүү. Ямар ч шинэ өөрчлөлтүүд хэцүү. Энийг мартаж болохгүй. Гэхдээ хоёр дахь үнэн энэ байна. Ямар ч хэцүү өөрчлөлтийг зугаатай, сонирхолтой, эерэг байдлаар болгож болдог гэдэг нь бас хоёр дахь үнэн гэдгийг бити мартаа. Зүгээр л тэрийг бодохдоо бүтээлчээр сэтгэх хэрэгтэй. Олон гоё аргууд байна. Та бүгдээрээ угаасаа аливаа зүйлийг өөртөө сонирхолтой зугаатай байх аргыг мэдэж байгаа. Яагаад гэвэл та өөрийгөө мэдэж байгаа. Та өөрийгөө юунд дуртай байгаа мэдэж байгаа. Юунаас таашаал авдаг мэдэж байгаа. Юу таны хувьд зугаатайгаа мэдэж байгаа. Юу сонирхолтойгоо мэдэж байгаа. Юу таны хувьд сониуч бай гэдгээ та бас мэдэж байгаа. Зүгээр л өөрийгөө чагнах хэрэгтэй. Тэгээд өөртөө ажиллах сурах хэрэгтэй. Өөрийнхөө эсрэг биш. Өөрийнхөө
төрөлхийн байгалийн өөрийнхөө дотоод хүнтэйгээ хамтдаа ажиллаж сурах хэрэгтэй гэсэн энэ сэдвийг өнөөдөр та бүхэнтэй хуваалцъя гэж үзье. Яагад гэвэл анзаараад байгаа юм зүйл. Энэ зөвлөгөө чинь л буцаал энэ хатгалгаа чинь л буцаал миний нөгөө нэг ганцаарчлан коучн дээр ярьдаг зүйл байгаад байгаа шүү. За тэгэхээр өнөөдрийн подкастын комент сект та бичиж өгөөрэй гэж гуймаар байна. Тэр нь юу вэ гэхээр та ямар дадал зуршлыг шахаад авах шиг байна. Миний бас нэг мэдмээр байгаа юм нэ. Ямар дадал зуршлыг зугаатай болгоход хэцүү байна вэ? Тэрийг хэлж өгөөрэй. Би яа гэвэл магадгүй тантай дараагийн подкастаар тэгвэл яаш тэр хэцүү дадал зуршлыг зугаатай сонирхолтой энгийн шат чатаар оруулсан төвчээрийг бий болгосон горин болгож болох вэ гэдэг дээр би гаргалгаа танд хуваалцъя. Гэтэ эхлээ таад комент сектэн бичээрэй гэж бодлоо. Гэж хүсмээр. За тэгээ подкастыгаа эцэст нь би нэг дээр хийдэг байсан зүйлийг хийж эхлэе гэж бодож байна. Апдейт буюу сүүлийн үед юу мэдээлэл юм миний хувьд ажлын хувьд яа тэгэхээр зарим нэг нь таад сонирхолтой гой зүйлүүд авах гэж байна. За ихт нь болохоор бот 3 дээр ажиллаад эхэлсэн байгаа. Тэгэхээр бот 2-ын ч гарсан байгаа. Бот 2 саяхан гарсныг та хэд мэдж байгаа. Тэгээ бот 2-ын тухай асуудаг хүмүүс Монголын бүх номын дэлгүүрүүд зарагдаж байгаа шүү. Балер өдрөг бот 1 бот 2 хоёлаа зарагдж байгаа. Авч болно. Бот 1 нь амьдралын түлш, бот 2 нь амьдралын хөтөж гэдэг хоёр өөр номтой нэртэй юм гоё номнууд байгаа. Тэгээ бид нар манай багийн зүгээс бот 3-ын ажил дээр аль хэдийн эхэлчихсэн байгаа шүү. Тэгэхээр маш их одоо энэ ондоо багтааж гарах гэж хийж байна. Гэхдээ яашмаад. За удахгүй бас би их нэртэйгээ хормоо хийх гэж байна. Нэг 2-3 хоногийн дараагаас 3-7 хоногийн дараагаас манай ихнэр бид нар хормынхаа үйл ажиллагааг Бутан улсад хийнэ. Манай ихнэр Бутан улсын иргэн байдаг хүмүүс манай ихнэрийг хараа бид хоёр айгаа адилхан гэдэг тий. Тэр нэлийн төстэй хүмүүс яагаад гэвэл манай Бутан улс төвд хүмүүстэй их адилхан монголчууд гэсэн төвд хүмүүстэй адилхан тэгээ тийм байдаг. Гэхдээ Бутан гэдэг дэлхийн хамгийн сүүлийн Шангрила гэж ярьдаг байгалийн мундаг төвдийн буддизмын нэг их орнуудын нэг юм мундаг улсын хөргөн болж байгаа. Тэгээд энэ ийм хүмүүстэй ийм гоё улс үндэстэн хүмүүстэй гэр бүл болж байгаадаа би айгүй атстай хүн гэж өөрийгөө бодож байгаа. Манай ихнэр болцсон үнэхээр мундаг миний хамаг зүйл байгаа даа. Тэгээ би 20 утахгүй 7 сар бид хоёр ингээд хийх гэж байгаа. За тэгээд 20-ын дараа болохоор нэг сонирхолтой зүйл нь бид нар 8 сарын 5-нд Монголын тэрэлжид нөгөө нээж байгаа Play Academy-ха анхны зуны цусланг бид нар явуулах гэж байгаа шүү. За тэгээд энэ цуслангийнхаа тухай ярихад 8 сарын 5-наас 14 хоногийн цуслан явагдана. Тэгээ цуслан маань ихэвчлэн одоогоор нэг хараадах 14, 15, 16, 17 насны хүүхдүүдэд зориулсан ийм цусланг явуулна. Цуслангийн маань зорилго нь өнөөдөр яг л миний ярьж байгаа манай сургуулийн онцлог заах аргуудыг хэрэгжүүлж байгаа тийм ээ. Бид нар өнөөдөр дэлхийн нэг 2 3 томоохон гоё ийм мундаг яг ийм 10 жилийн боловсролыг өөрөөр хийх гэж оролдож буй. Тэгээд дээрэс нь өөрөөр гэдэг дотроо яг л өнөөдөр сүүлийн үед шинэлэг ухаан дээр суурилсан илүү юм сонирхолтой хүүхдэд хэрэгтэй байдлаас нь хүүхдийг өнөөдөр амьдралд хэрэгтэй хүн болгох чиглэлээс нь заах аргыг өөрчилж байгаа их сургуулиудтай бид нар ийм аргуудыг нэвтрүүлээд ажиллаж байгаа. Тэгээд тэрэн дотор өнөөдөр миний сайн ярьсан place based learning буюу яаж өндөр хүүхдүүдэд ямар ч сэдвийг тоглоомоор зугаатай байдлаар нэвтрүүлж болох яа гэвэл тэгснээрээ тэр хүүхд эсэргүүцэлтэй биш нэвтрүүлэх талаас нь сурна. За манай сургууль бол ихэвчлэн инновацийн сургууль гэж явж байгаа. Яа гэвэл манай онцлог давуу тал ерөөсөө тэгэхээр хүүхдийг өнөөдөр бүтээлчээр бодож чаддаг, юмны хайгуулыг олж чаддаг, юм дээр очиж гутаа гацдаг биш. Тэрнийхээ эсрэгээр нь бүтээлчээр юмыг хайж чаддаг. Тэрвэж тогтохгүй хүүхд өөрөө юмыг яаж сурдаг аргаас сурдаг. Тэгээ тэрэн дээр үндэслээд юмны учрыг нөгөө төсвөр хатуужлыг нь бас буцаагаад great гэдэг зүйлийг нь өөрчилж чаддаг, өсөлтөд хандлагатай болгодог ийм сургууль үүсгэж байгаа. Манай кампийн үед бид нар 2 hackathon стилийн буюу богино хугацаанд вакуумжуулсан гэж дээрүүд ярьдаг байсан. Тийм байдлаар сэдвийг сургадаг. Тэгээ тэрэн дотлоо энэ инновац гэдэг зүйлийн суур аргуудыг 2 удаагийн 6 хоногийн горимуудад ингэж суун тэгэн гутаа багаараа ажиллана. Магадгүй тэнцэн хүүхдүүд яг жинхэнэ өөрийнхөө гарааны бизнесийн анхны санаа нэвтрүүлж сурна, боловсруулж сурна. Тэгээ ер нь бизнес болоход юу байдгийг сурах байдлаар тэгээ мундаг зочин илтгэгч нартай ийм 2-7 хоногийн кампыг явуулах гэж байгаа шүү. Тэгээд мэдээч хэрэг энэ болгоныг сурчих юм бол буцаад энэ хүүхдүүд маань их сургуульд аппликейшн хийж авч явхад жишээ нь өөрөө тэгээ их сургуулаа сонгох, сургуульд өөрийгөө бэлтгэн энэ өөрөө бас тус болно. Манай одоо хамтарч байгаа сургуулиуд гэх юм бол Бангкокийн Verso гэдэг мундаг сургууль байна. Мөн Бостны
инновацийн high schoolтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд эдгээр сургуулиудтай хамтарч ажилласнараа буцаагаад бид нар хүүхдүүдтэй олон улс руу гарах одоо тэр сургуулиуд руу холбогдох зэмсгийг нь холбоосуудыг нь тэгээд ноу-хавыг нь өөрийгөө бэлтгэх аргуудыг нь бид нар бас бэлдэж өгөх болно. Тэгээд бас тун утгагүй бид нар дэлхийн юм олон улсууд руу зөөчилж өгдөг компанитай албан ёсоор бид нар хамтралыг бий болгож өгж байгаа Солонгосын компанитай. Тэгээд тэр компаниар дамжуулаад манай хүүхдүүд Ivy League ч юм уу өөр бусад ямар ч их сургуулиуд руу бас буцаагаад холбогдсон тус болно. Яагаад гэвэл би бас мэдчихээн тэрний юу гэхээр их сургуулийн дараачийн замналынх нь хэсэг нь болохоор хүүхдүүдийг тэгж холбож байна. Тэгэхээр ийм камп маань эхлэж байгаа. Бүртгэл маань Instagram дээр бид нэр Go Play Sig Academy гэдэг хаяг дээр байгаа. Тэгээд бас мэдээж хэрэг миний Instagram-аар мэдээлэл тавигдах болно. Тэгэхээр тэрийг орж үзэж мэдээллүүдийг аваарай. Өдөр нь одоо тогтсон. Тэгээ камп дээр би өөрөө очиж өөрөө Монголдо энэ зунда кампа өөрөө хүүхдүүдтэйгээ тулж ажиллаж авч явна. Манай кампийн үндсэн баг нь одоо бид нэр үндсэн баг ажиллана. Тэгээд тэр бага би өөрөө удирдах газар дээр ажиллах ийм гой зугаатай сонирхолтой зүйлийг бид нар бас утгагүй хийх гэж байна. За миний коучинг сонирхдаг хүмүүс би сар болгон тодорхой хэмжээгээр хүмүүс коучинг авдаг. Тэгээ ганцаарчлан байдлаар ажилладаг. Тэгээд тэрнээс гадна сар болгон сургалтад явж байгаа. Энэ сарын сургалтын сэдв нь бүх зүйл харилцааных, бүх асуудал харилцааны гэдэг Learning philosophy цаашаа авч явна. Бинченс юу ярмаар байна вэ гэхээр энэ сарын сургалтын дээр бид нэр тэгвэл энэ харилцааны арга барилаа хэрэгжүүлмэн. Гэхдээ харилцаа гэхээр өнөөдөр энэ яриа бүтэн биений үг хэллэг, нэрэг тэгээд мэдээж ярианы бүтцүүд, үйлбэрийн бүтцүүд за энэ 8 алцаа байж болно, negotiation байж болно, асуудал шийдэх харилцаа байж болно, гэр бүлийн харилцаа орж ирнэ. Тэгээд миний бас анзаараад байгаа нь энэ олон улсад гараад ажил хийж байгаа залуу хүмүүс харилцаан дээр юу сурах ёстой вэ гэдэг дээр маш олон залуучууд зүгээр нөгөө очиж үзэж ажиллаж үзээг болохоор олон юм дутагдаад байна. Тэгээ хэрвээ тэрийг сурч юм бол буцаагаад Монголдо ч гэсэн ажиллаж байгаа горим дотор нэвтрүүлж болох энэ харилцааны аргуудын тухай энэ сарын сургалтын дээр хэдүүлээ ярилцах болно. Тэгээ энэ болгоныг хэрвээ та ингээд хизээ нь юу болоод байгааг мэдхийн тулд нэг хоёр арга байдаг шүү. Нэг нь болохоор миний Instagram-ыг даг, би тэнцээ байнга мэдээлэл тавьж байгаа. Бас манай балер өдрөг гэдэг Instagram байгаа. Тэрийг дагж болно. Тэгээ бас балер өдрөг минди хамтарсан айгуугаа шуудан newsletter явж байгаа шүү. Сартаа 1-2 удаа явдаг. Тэрэн дотор эрүүл мэндийн айгуухгүй мэдээллүүд хуваалцдаг. Дээрээс нь энэ үйл явдлууд, энэ сургалтуудын мэдээллүүд тийч бас тавигдаж байдаг байгаа шүү. За ингээ өнөөдрийн подкастыг дуусгая. Балер өдрөг байцгаагаарай. Миний подкастыг анхудаага үзэж байгаа бол энэ ч subscribe хийхээ битгий мартаарай. Манай багийн зүгээс энэ сувг дээр бид нар 7 хоног болгон 2-3 ширхэг видео оруулдаг байгаа шүү. За дараач видеохоор уулзцгаая. Баярлалаа. Баяртай.